зарим мэдээллүүдээр бас тодруулах хэлмээр санагдаж байна. Дээрээс нь энэ Баян-Улгийн аймгийн засаг даргатай холбоотой энэ шийдвэр бол зөвхөн нэг хүнтэй, нэг намтай холбоотой зүйл ерөөсөө биш ээ. Энэ бол бүхэлдээ энэ ардчилсан улсад байгаа энэ парламентын засагтал, энэ ардчил олон намуудын тогтолцоотой холбоотой асуудал. Хоёрдугаарт Баян-Улгийн аймгийн 110 мянган хүний иргэдийн аж амьдралтай холбоотой асуудал. Тэр хасдагдмал аймагт байгаа иргэд одоо яг энэ цаг үед Баяр наадмууд эмтгэлэгчийн сая шүлхийгээд бас малын халдвар 40 гараад энэ нөхцөл байдал нь хүнд байгаа энэ цаг үед аймаг орон нутгийг удирдлаггүй болгож ийм арга хэмжээ зохион байгуулж байгаа. Цаашдаа одоо намрын бэлтгэл, өвлийн бэлтгэлийг хийхэд бол хүндрэл үүснэ. За дээрэс нь манай гишүүд бас хэлж байна. Хариуцлага тооцох ёстой албан тушаалтнууд дээр хариуцлага тооцооч. Мөн ерөнхий сайд учрал ерөнхий сайд бол одоо үнэн ярина гэж ярьж гарч ирсэн. Тэгээ үннийг боддоор нь яриад хариуцлага тооцох ёстой албан тушаалтнуудаа хариуцлага тооцооч. 6 сарын ихээр гарч ирэл 2026 оны 12 сар хүртэл бензин шатхуун тасалдахгүй үн нэмэгдэхгүй юм байна гэж хоорондоо лайв хийгээд амтны сайдын хоёр алга ташуулаад хиймлэр сууж исэн. Өнөөдөр бензин шатхууны үн 250 төгрөгөөр багтаа нэмэгдсэн бай. Цаашдаа энэ тасалдал цаашаа үргэлжлүүл бензин шатхууны үн нэмэгдэх зам руу орно. За дээрэс нь дагаад үнийн өсөлт иргэдийн дарамттай энэ үнийн өсөлттэй холбоотой иргэдийн амжиргааны асуудал хүнд. За дээрэс нь өнгөрсөн өдрүүдэд ярьсан тэр нүүрсний асуудал, нүүрсээр холбогдсон хүмүүсийн хариуцлага тооцох асуудал нь юу болсон? Хоёр туулын хурдны зам гэдэг нийслэлийн засаг даргыг огцруулад асуудлуудыг яриа явсан. Энэ шатан дээр явдаг энэ тендертэй холбоотой энэ асуудлыг гаргаж ирсэн болоод энэ хүмүүс дээр хариуцлага тооцооч. Улс төрийн зорилгоор ийм үйл явдлыг хийх нь эргээд нэг хүний биш нийт улс орны одоо тогтолцоо болон тэнд амьдарч байгаа иргэдтэй холбоотой асуудал. Тэгээд цаашдаа засгалж байгаа энэ аймагуд дээр яг шатараас нь ийм байдлаар арга хэмжээнүүдийг хийгээ явах нь эргээд эн чинь засаглалын тогтворгүй байдал бөгөөд энэ бол зөвхөн намтай холбоотой зүйл биш. Тухайн улс орн нутгийн иргэдтэй холбоотой зүйлс байгаа гэдгийг тодруулж хэлхийг хүсэж байна. За тэгээд 33 хоногийн нөөцтэй гээд наадмын өмнө хэлжсэн би энэ нэмэлт мэдээллийг өгчий гэж бодож байна. Гэтэл сая тэрнээсээ хойш 20 хэдхэн хоногийн дараа улсаараа иргэдэн нийлж байгаа 4 сарын гээд 120 хоногийн нөөцийг шавхацсан гэдэг. Энэ ядаж энэ мэдээллийн үнэн зөв болгооч. Иргэд зүгээр үнэн зөв мэдээлэлтэй байх юм бол ажил амьдралаа тооцноо. Бид бүхэн асуудлыг заавал тэгж популизмын байдалтай тэр үнийг буулгаад энийг заавал нэмээд. За дээрэс нь энэ асуудлыг шийдээд бид нарт баг дүүрэн бензинтэй бай гэдэг зүйлийг бол шаардахгүй байгаа. Үнэн мэдээллийг өгнө гэдгээрээ үнэн мэдээллийг өгөөд хариуцлагын асуудлыг ярих ёстой субъектүүдтэйгээ яриасаа гэдгийг хүсэж байна. За тэгээд энд хийсэн мэдээллийн дагуу тасралтгүй үйл ажиллагаа үргэлжлэнэ. За шүүхийн байгууллагуудаар захиргааны шатны шүүхийн байгууллагуудаар явна. За дээрэс нь мөн ардчилсан нам энэ дээр анхаарал хандуулж дараагийн шатаар алсан мэдээлэл болон улс төрийн үйл явцуудыг хийн гэдгийг та бүхэндээ хэлхийг хүсэж байна.